Зэвэ цаана Key-drop-ийн дараагийн бичлэгээр хшээч. Зэвэ цаана Counter-Strike тоглоомын төвөд гарсан. Нийтдээ 26 төрлийн стикер капсул өгдөг. Тэрийг бүгднгээс нь 100 задлж байгаа кодын дараагийн дугаартаа Merlin-уудаа одоо бид нар pin-ups буюу хүүхдээ стикер задлаж байна. Тэгээд ер нь маш гоё крафт хийж болдог стикер байгаа. Тэгээд дотны үеийг танилцъя. Key-drop нь Counter-Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэг loot box item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн скинийг апгрейдээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ хүсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л уучсан скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцъя. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За үний хувьд болонгууд $1.9 цент хийж байгаа юм байна. Хамгийн үнэтэй юм нь болонгууд Тамара л гэдэг хаа. Kimberly гэдэг юм байна. Kimberly Тамара. Ер нь бол энэ Тамарагийн зөндөө олон крафтууд байдаг. Тэгээд ер нь бол амар давгүй стикерүүд байдаг. Энэ миний үн ихт ямар унтсан юм бэ? $2 молор гэж санагдаад ах юм. За тэгээ сайхан те хүүхдүүдэд цогдуулъя. Гүнэр капсул. Yeah, for real. За come on. Kimberly or Tamara. Who the fuck are you? You are Kimberly? What the fuck? Kimberly хоолоо хамгийн үтэй юм байна шүү дээ. Лосын дагнаш. Айвитэ. Ёо энэ хүүхдүүдийн нэрийг бүр цээжлэх нэ юм байна. Яагаад ч юм тэгээд хараа штэ хүүхэн нь хамгийн хямдхан байдаг шээ. It's so fucked man. Тамара. Тэ Тамара ямар үнэтэй хараа. Тэгээ Тамара 50 цент гэж аахгүй. Гэтэ Kimberly-д хүмүүс яагаад илүү дуртай юм? Хаа энэ хүүхэн нь гоё байна уу? Энэ хүүхэн нь гоё байна уу? Яагаад ч юм энэ хүүхэн нь бишээ. Энэ хүүхнээс Тамарагаас энэ хүүхэн нь 3 дахин үнэтэй ах юм. Why? Крабит Рубит болохоор уу? Адилхан paper sticker. Тэгсэн мөртөө 3 дахин үнэтэй. Илүү крафтанд орд юм аа. Хүүе, юу яриад байгаа бэ? Тамарагийн пүүсинээс ингээ ус ундарч байгаа, цус ундарч байгаа зөндөө крафтаа харж исэн биз дээ. Би Kimberly-ийн зурагтай крафтууд нэг харж байгаагүй юм байна. Яг энэ Kimberly-ийн дор нөгөө ингээ булчингаас хоёрыг оруулангуудаа нөгөө бөхштэй болгоцсон тиймэрхүү крафт харж исэн санагдаж байна. Тамара хоолоо. Тамара хоол. That's $2. Kimberly, that's $1.4. Martha, that's fucking 4 cents. That's even 2 cents. Man, энэ хараа хүүхдээ надаас авал та. Писта. Үгүй штэ. Энэ ерөөс айс өнгөний үзэд биш байхгүй юу, boys? Ерөөс racism биш. Энд чинь зөвхөн мөнгө ярьж байгаа. Тэ, мань хямдхан юм дургу, үнэтэй юм дуртай. That's it. Yes! Maxine! Ерөөс айс өнгөний үзэл биш ч boys. Энэ хараа хүүхнийг бод би авбаргүй байхгүй. Яагаад гэвэл хямдхан хүүхэн. Тэ, тийм үн цэнтэй хүүхнүүд гоё штэ. Айвитэ хоолоо $2. Окей. Энэ капсул би бол хангалттай money back хийх байхаа гэж би бол итгэж байна. I believe. Та нар ямар битнээцээ? 60 over under би бол 60 over гэж хийж байна. I believe. Би арай л одоо хар хүүхэн унгаачлаа. Өөр мен цагаан хүүхэн унгааснараа л 60% шаашаа. It's so fucked up. Why am I opening this? Ямар азар угаасаа racist ус тандж байгаа тийм ста.
Мэн Америкт баруун эргээр ийм яриад байсан. Мэн шорон чаажаа шүү дээ. Бро энэ Keydrop дээр cover-ыг огт татчих болохгүй. Хүмүүс татаа дуусчихгүй сайтныхыг нь. Keydrop дээр байгаа скинүүд татчихвол шүү дээ. Тэгээ нөгөө cover скинүүд хүмүүс татаа дуусчих болохгүй. Тэгэж угаасаа Keydrop-ын тэр нь бусад сайтууд руу ер нь бол cover скинүүд олдохгүй бах уу. Сая бүх сайтнууд дээр cover скинүүд дууссан шүү дээ. Одоо амар үнэтэй болцсон, ховор болцсон бүгдээр трейд ап хийсэн. Ер нь бол та нар янз бүрийн ер нь бол тэ loot box сайт гэдгээс гадна бүр ингээд энгийн зүр трейдинг сайтан дээр ч санаа бараг cover-д олдохгүй болцсон. Одоо зүгээр case double profit юм шүү. Мэдхгүй нөө мань яг үндэ тэ мань эдийн засаг яа энэ хар хүүхний хоолоогоос би залхаж байна нэрээ. Хаста хэд унчваа 4 5 унч та. Эдийн засгийн онол тэ манийх нь мэддэг ганцхан эдийн засгийн онол байгаа штэ. Эрэлт ихсэд үн өснөө гэж. Эрэлт буурахад үн багаснаа гэж. Supply ихсэд үн багасна. Бас өөр эдийн засгийн үед би мэдх юм байна. Чөлөөт эдийн засаггүй одоо ингээ бензиний үнийг дээд үнийг тогтоогоод байх юм бол хомсдол үүснэ гэж. Ухааны үе манарэ. Түр засгийн хийж байгаа юм бол тэ. Бензиний үн хязгаарлаа шагаа те. Бензиний үн яг үндэ те 3000 4000 болох хэвээр. Тэгээд угаасаа бистаа хүмүүс машин унахаа болох хэрэгтэй. Тэгээд гадуур бүр амар л те. Бензин бүр ингээд бензин байхгүй бөө юм бодоо шагаад. Мэн зөв өдрөлтөө нэг удаа бензин ээдэг хүн зүгээр л тоодгүй шасаа. Мэн дараа нь ингээд дараа нь бензин авах болоход те баг бистаа дараагийн бензиний имрэл ирсэн байх хавстаа. Бэжгаад бензин дуусаа шагаад тэгтэн манд нэрс нөлөө байдаг шээс тэ. Ээжийн дугаар гарддаг өдөр машин ч ууны гэснээр бензин байгаа юу асууж байдаг шээс дараагийн асуулт нь. Тэ миний инстаграмаар түрүүн 50k-аас илүүгээр бензин өгж байгаа газар байна ч чаашаа. 50k хэдэн литр бензин. I know IT бензиний үн хэд ч гэдэг юм санахгүй нөө. 2450 лсан гэж байна. Гадуур такси макси олдож байгаа юм уу тэгээд бензин олдохгүй байхад дүүрэн бензинтэй produce зарна байр оролцож болно гэж. That's crazy man. Энэ баг money back гэсэн баха. I believe. Би тамаараа харсаад гэжтэй. Oh yeah. Me too brother. Boom bam boom. $60. Контейнерийн нүүд 1.109 $. 60 андер гарчээ boys. 55% money back.